Сарал гэдэг. Би одоо 22 настай. Тэгээд бүгд найрамд Солонгос улсын Кореа их сургуульд 7 ярилцаагаар сурч байгаа 4-р курсын оюутан байна. Ер нь бол жоохносоо нөгөө нэг талбай ажиглалт гэдэг хүүхдийн төв намын санд очдог байсан. Тэгээд тэр болохоор боловсролоос илүү зүгээр номонд дурлаад очижсэн. Тэгээд яг хав цаашдын одоо мэргэжлээ сонгох ч юм уу сурж боловсрах академик тэр шатанд маань намтай ойр байсан нь маш их тусламж болж ирсэн. Хамгийн би хүүхдийн номонд амар дуртай. Тэгээ одоо ч гэсэн яг үндэ хүүхдийн номонд зөндөө их дуртай. Тэгээд Монгол ардын үлгэрүүдээр л хэлчихсэн гэж сандаг. Цоотын цаагчгүй болдоггүй буруу үгэн. Тэгэл одоо Монгол ардын үлгэрүүд, Орос ардын үлгэрүүд гээд тэгээд томроод тууж болоод тэгээд дөнгөтийн цоодлогыг уншаад цоодлын улангой, ичээ орлогой, боогийн лог сурангой, урайхай гой гээд сонгодог зохиолуудтай бас танилцаад тэгээд номонд дуртай болоод тэгээд дэлхийн сонгодог уран зохиолуудтай ч гэсэн танилцаад ингээд ер нь л уран зохиолд илүү дуртай. За өнөөдөр миний авчирсан номнууд болохоор Достоевскийн Гимзэн болоод газар доороос бичсэн тэмдэглэл гэсэн 2 ном. Тэгээд миний одоо сүүлийн үед уншсан номуудаас бас нэгийг төлөөлөл болгоод авчирсан ном болохоор Slaughterhouse гээд Ядлангийн газар 5 гээд ийм дайны тухай ном байгаа. Тэгээд мөн Урайхай гой Яруу найргийн төврийг Солонгос хэлний орчуулгын хөлбөртөнд авчирсан байгаа. За хамгийн их нь болохоор би Достоевскийгаас эхлэмээр байна. Гимзэм гэдэг номыг болохоор анхлаа ингээд ахтаа уншижсэн. Тэгээд тухайн үед яг нөгөө өсвөр насны хүүхэд байгаа. Тэгээд миний яг амьдралыг харах өнцөг гэх юм уу яг эргэн тойрноо сонирхоод хүн гэж юу юм, нийгэм гэж юу юм, би яг хэн болох ёстой, яагаад зарим зүйлсийг хийж болдог, яагаад зарим зүйлсийг хийж болдоггүй гэсэн ухамсарын маань төвшөнд их нөлөөлж ирсэн ном байгаа. Гимзэмгийн ном болохоор. Тэгээд энэ нь болохоор яг оюутан болчоод унсан газар доороос бичсэн тэмдэглэл гэдэг ном. Бас нэлээд том цохилт өгсөн. Тэгээд би хувьдаа ингээд айгүй том сургамж авсан болохоор энэ 2 номыг төрүүлж танилцуулах гээд авчирсан байгаа. За Гимзэм гэдэг ном болохоор миний хувьд ном уншихтаа ингээд нэг автаж уншдаг номууд гэдэг шүү дээ. Бүр ингээд сүүлийн хуудас хүртэл ингээд амсалж авах цаагүй. Тэгэж уншдаг номнууд ч гэсэн гоё. Гэтэ тэрнээсээ илүү яг ингээд зарим өгүүлбэрүүд нь бүр маш хүнд цохилт өгөөдөө ингээд зогсоод юу илээ? Ингэж бодож болох юм байна гэж бодоод тэгээ ингээд зогсолт авч уншдаг номнууд их таалагддаг. Тэгээд энэ ном бол маш удаан уншижсэн. Би ингээд альбаар ингээд дуусгамааргүй санагдаад амар хайрлж уншижсэн. Сандаг. Тэгээд гол дүрийн этгээд нь болохоор хуулиар сурдаг ядуу оюутны талаар гардаг. Тэгээд мөнгө хүлэгчийг алдаг алалгын эргийн тухай. Тэгээд яг үнэндээ гэмт хэрэг нь хэтэрхий төгсөөсөн ч гэсэн өөрөө шаналаад тэгээд баригдаад эцсийн нүглээ хүлээдэг тийм ном байгаа. Тэгээд хүн ёс суртахууны хувьд яагаад буруу зүйл бид нэр хийж болохгүй. Тэгээд тэрнээсээ болж ухамсартай хүний хамгийн том шийтгэл нь өөрийнх нь ухамсарын шорон байдаг гэдэг тийм сургаалж өгч ирсэн. Тэгээд эхлэхдээ ч гэсэн яг үнэндээ өгөх төрөх бол байдаг л нэг зүйл. Тэгээд хаасайг л хүмүүс өгч байгаа энэ цаг мөчч ч гэсэн өгч байгаа. Тэгээд ингээд хин нэгэн аллага үйлдэхэд зүгээр ямар ч шалтгаанаас нь болоод тэр хүнийг өршөөж болохгүй гэсэн утгатай байдаг. Ер нь бол тийм сургамжтай байсан. Яагаад гэвэл энэ хүн болохоор дайны үед жишээлбэл бид нэр дайснаа алсныхаа төлөө баатар болдог штэ тий. Тэгээ тийм шалтгаанаар энэ хүн алсан байхгүй юу? Яагаад гэвэл тэр мөнгө хүлээгч эмэгнэн нь болохоор айгүй хорон, тэр юмгүй удахгүй өхөн нийгэмд ямар ч сайн зүйл хийхгүй. Тэгтэл энэ хүн бол залуу хүн маш их зүйлийг хийж болно. Зүрх сэтгэл нь сайнны төлөө тэмүүлж байгаа. Би сайн шалтгаантай учраас энэ баг муу үлийг хийж болно гэж өөрийгөө зөвтгдөг. Гэтэ эцэст нь тэрнээсээ болоод яаж зовж шаналж, яаж тарчилж, яаж тэгэж хүнд хэцүү байдлыг туулаад эцэст нь өөрөө цадын газар очиод гэмээ үлээдэг тийм ном байгаа. Тэгээд бид нэр яагаад итгэл найдвар тээж амьдрах ёстой юм? Яагаад сайн сайхан бүхэнд итгэх ёстой юм? Бас яагаад ямар нэгэн муу ёс суртахууны хувьд муу гэж заасан байгаа. Нийгэм заасан тэр ёс суртахууны
хим хэмжүүрийг яагаад даах ёстой юм бэ гэдгийг яг хүмсний төвшөнд ингээд тайлбарсан тийм ном болохоор ингээд санал болгомоор байна. Хоёр дахь ном руугаа шилжихээс өмнө Достоевскийн нэг газар дуур бичсэн тэмдэглэлийг бас санал болгомоор байна. Энэ ном нь бас л нэг тийм ганцаараа газар доор бүгээд эргэн тойрныхоо бүх хүмүүсийг үзээ яддаг амьдралыг үзээ яддаг тийм 40 настай хөвшин эрэгтэйн талаараас гардаг. Тэгээ энэ болохоор яг ялзарсан нийгэм тухайн одоо нийгмийн байдлыг тэгсэн шүүмжлэхээс гадна нөгөө нэг хитрхи рационал байх гэж хичээх нь өөрөө ямар амар үр дүнд хүргэж болох вэ гэдгийг харуулсан ном. Тэгээд энэ номноос миний яг хувьдаа мэдэрч авсан зүйл гэх юм бол би яг энэ дүрийг нь амар өрөвдөж уншсан байхгүй юу? Яагаад гэвэл энэ хүнд бусдаар хайрлуулах боломж ч юм уу, бусдын тусламжийг авах боломж зөндөө байсан ч гэсэн ганцаараа тэгээд бүгээд бүх зүйлийг үзэн ядаад ингээ өтөлж байгаа нь айгүй гонигтай. За хоёрт нь болохоор Slaughterhouse-Five гэдэг юм ном байгаа. Би нэг болохоор их сургуульд орчоод уншсан. Тэгээд олон улсын харилцаагаар сурдаг болохоор одоо дайн ч юм уу, дайны түүх ч юм уу тэр талаар судалж байсан. Тэгээд яг үнэндээ дайны үр дагавар дайн болохоор юу болдог гэдгийг дандаа тоо статистикийн хувьд хараад явахаар яг дайны хор уршиг ингээд цээжилдэг ч гэсэн тийм гүн гүнзгий хэмжээнд амар мэдэрч чаддгүй санагдсан. Яагаад гэвэл яг үнэндээ тоо нэг тийм үн цэний алдчихсан юм шиг тэдэн мянган хүн өгсөн, тэдэн хүн ингэж өргөцсөн, тэдэн хүн өвдсөн гэдэг нь яг ингээд бидний зүрхийг өвтгөж чадахгүй зүгээр ингээ мэдээний нэг хэсэг болол өнгөрчт юм санагдсан. Тэгээд яг энэ номыг уншаад дайнаас болоод нэг хүний ертөнц бүхэлдээ яаж нурж ундаг. Тэгээд тэр нь цаашдын үед дамжаад бас ямар амар зүйлийг үлдээдэг вэ гэдгийг нь харуулдаг. Тэгээд тэрийг яг мэдрээд дараа нь ингээ хичээлээ сонссон чинь яг бүр илүү ойлгож байсан. Яг мэргэжлийн хичээлүүдийг ч гэсэн. Тэгээд энэ Slaughterhouse-Five гэдэг ном болохоор ямар учиртай ном бэ гэхээр 2 дугаар дайны үед бид нар бүгдээрээ Хирошимагийн дэлбэрэлтийг хамгийн хэрэгцээ үйл явдлаар мэддэг шүү дээ, 2 дугаар дайны үеийг. Тэрнээс гадна яг үүндээ Германд бас их том тесрэлт болж исэн юм байлээ. Тэр нь гэтээ галт бөмбөглөлт байсан болохоор бүр илүү олон хүн өргөцсөн. Тэгээд өргөцсөн хүмүүс нь бүгдээрээ илүү хэрэгцээгээр өргөцсөн. Яагаад гэвэл галаар бөмбөгдсөн болохоор Хирошима бол ингээд тэр бүс нутгаас одоо ингээд зүгтаж оргох боломж байсан ч юм уу. Тэрний дараа нь ингээд аж төрөхөд бас арай боломж байсан бол энэ болохоор бүгднийг галтан шатаацсан. Тэгээ хүмүүс оргод зүгтах гад гол руу орсон ч гэсэн буцалж өгдөг ч юм уу. Бүр хэрэгцээ өгөхлөөр өгчээсэн. Тэгээд маш олон хохирчтэй. Тэгээ хамгийн гол нь энэ зохиолч нь өөрөө герман гаралтай. Тэгээд Америк цагаач хүн байгаа. Тэгээд бас яг энэ дайнаас амьд үлдсэн хүн байгаа. Яг Германы энэ үйл явдлаас. Тэгээд дараа нь Вьетнамын дайн гарах үед энэ намаа хэвлээд дайны эсрэг тэмцэжсэн юм билээ. Тэгээд одоо ч гэсэн Украины дайн, тэгээд Хамас гээд дэлхийд дайн болоод байгаа. Тэгээд энэ дайны хор уршиг бид нар яг ингээд мэдээгээр хальт үзэхдээ ингээд 3 минут ч юм уу 5 минут сэтгэл зүрх өвдөөл өнгөрчдөг шүү дээ. Тэгэлгүй яг ингээд магадгүй яг тулсан хүнийх нь одоо ингээд номыг унших юм бол бүр илүү ямар нэгэн зүйл хиймээр санагдаад тэгээд арай нэг үйл хөдлөлтөй яг сайн хүн болох гэж зүгээр боддог биш яг хийдэг хүн болдог юм шиг санагдсан. Тэгээд энэ номыг бас санал болгомоор байна. Би бол солонгос хэл дээр нуусан та гэхдээ англи хэл дээр нь олж уншиж болох байхаа. За хамгийн сүүлийнх нь болохоор би зүгээр л нөгөө нэг хамгийн анх уран зохиол тайртай болсон шалтгаан маань Монголын агуу суу биелэгт уран зохиолчдын номыг унснаас үүдэлтэй байсан болохоор зүгээр Монгол зохиолчдын төлөөлөл болгоод уранхайг авчирсан байгаа. Тэгээд нөгөө их сургууль дээр гадаад оюутнуудад зориулсан тийм шүлгийн өдөрлөг болоод тэгээд тэр өдөрлөгөөр би бас уранхайг инээжиг хүчин хүний амьдрал гээд номыг шүлгийг нь унших боломж олдчихсан. Тэгээд яг тэр үед ингээ хайж исэн чинь бас зохиолчгын ном нь солонгос хэл дээр ч гэсэн ингээд орчуулагдаад гарсан байт юм лээ шүлгийн төвөр нь. Тэгээд гадаадд сурж байгаа хүүхдүүд ч юм уу найзууд байвал бас ингээд сонирхоод аваад үзээрэй. Тэгээд эх орноо хайрлах хувь дээр яг ингээд гадаадд очихоор ер нь хүмүүс илүү Монгол дуугаа сонсоод Монгол хоолой санаал Монгол ингээд зан заншлага илүү ойртог гэсэн юм яриад байдаг шүү дээ. Тэр нь яг үнэн байсан. Тэгээд тэрнээс гадуур бас нэг хэцүү юм туулсан.
яг манай улс чинь ингээд хөгжиж буй болсон шүү дээ тий. Тэнгүүд ингээд хөгжилтэй улсын хүмүүс хөгжиж буй улсын хүмүүсийн хооронд яг ингээд амьдралын хитрхи том зөрүү ялгааг мэдрээд надад нэг жоохон хэцүү байсан байхгүй юу. Тэгээд одоо эх орноос жоохон ичих мэдрэмж авдаг ч юм уу яг ингээд яг үнэндээ миний суур байгаа штэ тий. Миний уул үндэс миний хайртай хүмүүс амьдардаг. Би өөрөө эндээ сургаж гарсан. Тэгсэн мөртлөө яг ингээд тэр мэдрэмжтэй нүүртлэх амар хэцүүсэн байхгүй юу. Тэг яг тэр үед Монгол уран зохиолоо уншиж яг ингээд Монголоо хайрлах сэтгэл маань ер нь бол хамгийн анх Монголоо хайрлах сэтгэл маань Монгол уран зохиолыг уншиж л үүсчихсэн. Тэгээд тэр маань илүү бат бөхчөөд тэгээд Монголын төлөө амьдардаг хүн болмоор тийм сэтгэл бол яг ингээд Монгол зохиолчтой уншиж л үүсдэг санагдсан. Тэгээд манай улс бол түүхийн хувьд гэсэн агуу гайхалтай баялаг улс. Гэхдээ өнгөрснөөсөө бахархаас гадна одоо ч гэсэн биднэрт яг гайхуулах зүйл маань юу вэ гэвэл яг ингээд суу бэлэг хүмүүс маань юм шиг санагддаг. Тэгээд та хэд маань ч гэсэн Монгол зохиолчтойгоо уншиж байгаарэ. Би ч гэсэн яг үнэндээ дөгөө нэг номыг их унших хэвээр ном бол ингээд мэдээллийг авах цорын ганц арга бас биш шүү дээ тий. Одоо ер нь бол медиа ингээ хөгжчлөө. Бид нар маш богинохон ийм шорт бичлэгээс маш их хэмжээний мэдээлэл авах боломжтой болсон 90-аад амьдарч байгаа болохоор гэхдээ тийм болсон ч гэсэн яагаад номыг унших хэрэгтэй вэ гэдэг юм бол илүү нөгөө нэг гүнзгий чи яг өөрийн гэсэн бодолтой болгож өгдөг нь таалагддаг. Хинт ч ярьж чаддгүй зүйл байдаг шүү дээ бид нар. Яг найзтайгаар тэлгээд ярьж чадахгүй, ээж аваасаа ч асууж чадахгүй тийм зүйлсийг номтой уншихаар ер нь л илүү амар. Чи зүгээр л ингээд өөрийнхөө ертөнцид ороод тэгээд өөртөөгөө ярилцах мөчөөдөг ер нь л зохиолчтой хийсээ илүү. Тийм болохоор номын ач холбогдол тэр байгаа. Тэгээд яг номтой ойртох зөвлөө гэдэг юм бол би ч гэсэн яг үнэндээ бүр ингээд байнгын ном уншдаг. Ер нь л сүүлийн үед ч яг үнэндээ холтцсон байгаа. Тэгээд мэргэжлийн ном эдэр гэж яваад дутуу зохиолоос холтсон гэдэг ч юм уу. Тэгэхээр яг үнэндээ нэг ном уншия гэж стресстгүй байх нь номтой ойртох арга гэж бодож байна. Яг ингээд би ном унших хэвээр энийг ингээх ёстой гэж стресслүүгээр зүгээр л нэг өдөр гой салхилж явж байгаа л номын дэлгүүр ороод ингээ хараад тэгээд дэлгээд үзэхэд яг ингээ таалагддаг ном байдаг аахгүй юу? Яг ингээ ямар ч хамаагүй хуудсыг дэлгээж үзээд унших үед чинь чиний сонирхолтой ч юм хөх нэрээ юу юм бол гэж сонирхох ч юм уу тий. Дараа нь юу болох юм бол гэдэг ч юм уу. Эсвэл өмнөх үгийн хальт ингээ уншаад үзэхэд иймэрхүү ер нь утгатай ах нэ. Тэгэхээр би өмнө нь энэ чиглэлээр ингэж бодож үзчихээ л үү гэдэг ингээ сонирхол татдаг ном байдаг. Тэгээд хүн болгон яг үнэндээ дуртай чиглэл гэж байгаа. Тэгэхээр зүгээр л тийм стресслүүгээр зүгээр л нэг гоё кофе барьж сайхан надлаг өдөр надлж явж байгаа л номын дэлгүүр ороод үзээрэй.